Орооны гэрчээр дуудагдаад 3 дахь удаага ирж байна. За өмнө бас та бас ижил утгатай асуулт асуусан. Тэгээ би 2 дахь асууж гэнэ гэж ойлгож байна. Бас дахиад хариулъя. За би 2016 оны 9 сарын 20-ноос 18 оны 1 сарын 17 би буруу тагаагүй бах. Энэ хугацаанд буюу жил 3 сарын хугацаанд Хөгжлийн банкны эрсдлийн удирдлага үнэлгээний газрын захирал бөгөөд дэд захирлын албан тушаалыг ашигласан. За энэ хугацаанд яг хичнээн зээл гарсан үл сайн одоохондоо л хэлж мэдэхгүй байна. Гэхдээ та бүхэн бас энэ тоон баримтуудаас хараад мэдчих болов уу гэж бодож байгаа. За өмнөх яг тань асуужсан хариултаа бас дахин давчиж хэлье. Өмнөх 1 сарын сонсголын үеэр шинжээч нарын уншсан бүх дүгнэлтүүд ерөнхийдөө манай тухайн үеийн миний хариуцсан газар буюу эрсдлийн үнэлгээ удирдлагын газрын манай эрсдлийн шинжээч нарын хийжүүлсэн бүх дүгнэлтүүд бүгд тохирч байгаа гэж үзэж байгаа. Та бас тэрийг тулхан баримтжуулаад хараад үзэж болно. За энэ үүднээс бид бүхэн тухайн үеийн зээлийн хороо, удирдлага, мөнгө төлөвлөлт зөвлөлийн гишүүдэд танилцуулаад эрсдлийн газар маань өөрсдөө зээлийн эцсийн санхүүжилт, эцсийн шийдвэрт огт оролцож байгаагүй. Гэхдээ бид нар өөрсдийн үүргийн дагуу яг энэ өнөөдрийн үүсэт байгаа нөхцөл байдал бөгөөд шинжээч нарын гаргасан энэ дүгнэлтүүдийг бүгдийн тухай үед нь гаргаж сануулж байсан. Хэрвээ миний бие болон манай эрсдлийн газраас ямар нэгэн эцсийн шийдвэрт оролцож, эцсийн шийдвэр дээр гарын үсэг зурж тушаал гаргаж санхүүжилтийг олгох тэр меморалын баримт гүйлхэн дээр гарын үсэг зурсан байвал миний бие хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ бодит үнэн байдал дээр бол би огт эцсийн шийдвэр дээр оролцож байгаагүй. Өнөөдрийн шинжээч нарын уншиж байгаа энэ бүх дүгнэлтүүдийг тухайн эрсдлийг хариуцчихсан бүх эдийн засгч нар маань адилхан шинжээчийн дүгнэлтүүдийг гаргаж явсан гэдгийг дахин хэлмээр байна. Хариулж дуслаа.